тэгэхээр бөмбөг бити хаяараа гэдэг дууг тоглож байгаа мэдэд хөгжмийн ая бол хүүхдүүдийн чихвчин дотор сонсогдож байгаа. Харин гадна талд бол хүүхдүүд яг нотныхоо даралтыг нотоо хэлж байна гэж ойлгож байна. За бид одоо Монгол оюун сургуулийнхаа лингафоны танхимд сонсголт хичээлийн хэсэгтэр орж ирж гисэн байна. Тэгээд яг одоо бол 11 ангийнхаа маань хичээлтэй байгаа юм байна. Англи хэлний сонсголын хичээл орж байгаа юм байна. Тэгээ багштайгаа уулзъя. Сайн байна уу? Сайн байна уу? Танхимынхаа тухай одоо яг ямар хичээл орж байна? Одоо 10 дугаар ангид сонсголын хичээл орж байна. Манай сургууль бол өөрөнгөсөн өрнөц онцлогтой бүх ангиуд олон улсын стандартаар 4 түвшинд ангилж сонсгол, уншлага, яриа, дүрм гэж ордог. Би бүх ангиудаа олон улсын стандартын дагуу A1 түвшнээс B2 түвшний ингээд номнуудын дагуу сонсголыг ордог. За тэгээ Монгол оюун сургуулийн маань тухай гэх юм бол түрүүн үзэж нэвтрүүлгийн эхэнд та бүхэнд үзүүлсэн. Англи хэл, солонгос хэл за үздэг гэж тийм ээ. Одоо бид бол харин орос хэлний багштай уулзаж байна. Тэгээд хүүхдүүд маань сонгон судлах орос хэлээ. Орос хэлээр сонгон судлана. За одоо энэ бол орос хэлний 6-гийн 1-ийн ангийн орос хэлний группийн сурагчд байна. Өнөөдрийн хичээлээр бид нэр дуу сурж байна. Орос дуу сурж. Ер нь хүүхдүүдийн орос хэл сурах сонирхол хэрвээ маш их байгаа. Манай сургууль ялангуяа бронцлог. Бид нар чинь саяхан Улаанудын орос сургуультай шефийн холбоо тогтоосон. Тэгээд хүүхдүүд маань маш их хэрэмдэлтэй байгаа. Бүр орос хүүхдүүдтэй очиж хамт хичээл суусан. Тэрнээс хойш бүр улам их хүсэл хэрэмдэлтэй. Ялангуяа эхэлж үзэж байгаа. Одоо энэ хүүхдүүд маань бол 6-гийн 1-ийн ангийнхан бол маш их хэрэмдэлтэй. Ирээдүйд одоо бүгд даалгавраа хийн маш их сонирхчиг оролцож байгаа хичээлдээ. Одоо хүүхдүүдийн тухайд бол дуугаад болж үзвэл. За дуугаад болж үзье. За. Послушай музыку. Споем вместе. One shop where really you would like to go to do the shopping, all right? Okay, please go around. Car boot sales. Why have you chosen this sign? Why would you like to go there? Because I want to buy sports equipment. Sports equipment. Cheaper? Yes. Yeah, of course. How about you? I came here to buy a toy for my little sister. How old is your sister? 2 years old. What toy would you like to buy? Doll. Doll, right, good, very nice. All right, girls all standing here. What is this sign?
Christmas bazaar. Why have you chosen this time? Who wanna tell us? Give your opinion, please. Because I short of money. You're short of money and you're here. Oh, I see. Good. Because all the money goes to charity. За бид та бүхэндээ Монгол Оюун Сургуулийнхаа ажил байдлыг танилцуулаад ажил сайнуудын нэвтрүүлэг өргөж байгаа. Одоо бид тус сургуулийн гадаад хэлний техникийн үйл ажиллагаатай үзэж та бүхнийг танилцуулах гэж байна. Тэгээд техникийн эрхлэгчтэй уулзъя. Сайн байна уу та? За сайн байна уу. За ажил үйлсийнхээ тухай, техникийн тухай ямар онцлогтой техник байна? За манай Монгол Оюун Сургуулийн гадаад хэлний техникийн байгуулагчид одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай техникийн 7 гадаад хэлний багш ажилладаг. Нэг Солонгос гадаад мэргэжилт, нэг Монгол Солонгос хэлний багш, нэг Америк мэргэжилтэн багш, 4 Монгол англи хэлний багш, нэг орос хэлний багш ингээ бүгдээрээ баг болж хамтарч ажиллаж байна. Энэ даяарчлагдж байгаа нийгэмд гадаад хэл тэр тутмаа англи хэлийг бол сайн сурахгүйгээр сайн мэргэжилтэн гарч ирэх магадлал хэцүү байгаа. Энэ хэрэгцээ шаардлага тулгуурлаад манай сургуулийн хүүхдүүд бол англи хэлийг олон улсын түвшинд судалдаг. Тэгээд багш нар маань маш чадвартай, бүгдээрээ хэл шинжлэлийн ухааны магистр цолтой, доотлол нь 550-аас 650 TOEFL-ийн оноо авсан Солонгос хэлний дээд түвшин шалгалтанд тэнцсэн ийм чадварлаг багш нар баг болж ажилладаг болохоор маш сайхан байдаг. Тэгээд энэ багш нарын маань ажлын үр дүн гарч сурагчд маань ч гэсэн их амжилттай суралцж байгаа. Сургалтын арга барил, дайрах техникуудын тогтцол үйлчилгээг л арай өөр онцлогтой санагдаж байна. За манай сургуулийн материалын орчин бол маш сайн. Энэ бол бас нэг онцлог давуу тал. Яагаад тэгэхээр иж бүрэн тоноолгдсон лингафоны кабинеттэй сурагч бүр нэг компьютер оногддог. Мөн гадаад хэлний кабинеттэй, орос хэлний кабинеттэй техникийн тусдаа өрөөтэй бүх багш нар нэг CD хөгжимтэй, DVD үзүүлэх зурагттай ингээд цахимаар болон цаасаар бүх мэдээллийг авах боломжтой байдаг. Баярлалаа тамхан ажлын амжилт хүсье. За баярлалаа. За одоо бид Монгол Оюун Сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн хурал дээр ороод ирчихсэн байна. Тэгээд зөвлөлийнхээ тухай танилцуулъя. За сайн байцгаана уу. Манай Монгол Оюун Сургуулийн сурагчдын зөвлөл маань одоо яг 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ингээд ажилладаг байгаа. За тэгээд мэдээж зорилго гэвэл одоо сургуулийнхаа удирдагч, сургуулийн одоо захирал, сургуулийн менежер, нийгмийн ажилтан болоод багш нартайгаа одоо хамтарч ажиллаад сурагчдын эрх ашиг, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар одоо маш олон үйл ажиллагаануудыг ингэж тогтмол зохион байгуулдаг байгаа. Одоо ямар үйл ажиллагааны тухай ярих гэж байна? За одоо нэгдүгээр улирлын амралт эхлэж байна. 7 өдрийн амралт. За тэгээд энэ амралтыг тохиолдуулаад одоо сурагчтай одоо сайхан амраад ирээрээ гэдэг талаас нь багш нарт хүргэх ил захидал, эцэг эхнэр хүргэх ил захидал одоо бас бэлтгээд эцэг эхнэр багш нарт ил захидал одоо тараах талаар яг одоо ингэ ярилцаа сууж байна. За хурлаа хийцгээ. Тэгээд чинь нарыг. За Монгол Оюун Сургуулийн тухайд нийт 4 техникээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Яг одоо бид хүмүүлийн техник дээр ороод ирчихсэн. Отхоо багштай үзэгч та бүхнийг уулзах гэж байна. Техникийн тухай мэдээллийг бидэнд өгч. За манай хүмүүнлэгийн ухааны техник нь 6-аас 8 багшийн бүрэлдэхүүнтэй сургуулийнхаа хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг хариуцсан хамтран ажилладаг. Энэ хичээлийн зорилго болохоор хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа. Манай техникт биеийн тамирын залуу багш Инх Хотхон, Жавхлан, Монгол хэлний багш Чаминчулуун, Отхоо миний бие, шатрын багш спортын дэд мастер Прудорж багш, хөгжмийн багш соёлын тэргүүний ажилтан Очор Сүрэн, түүхийн багш залуу багш Нэмдава, нийгмийн ажилтан Цингэл нар одоо хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Биеийн тамирын хичээлийн тухайд ямар хуу онцлог? За биеийн тамирын хичээлийн онцлог гэвэл суралцагчдын бие бялдар, эрүүл мэндийн хөгжилд илүү анхааран ажилладаг.
Энэ хичээлийн жилээс бид нар гадаад талбайгаа тохижуулах үйл ажиллагаанд одоо нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Монгол бичгийн хичээл бас ордог юм байна тийм ээ. За үндэсний бичгийн хичээлээр бид нар одоо үндэснийхээ өв соёлыг дээдлэх, хэл бичгээ эзэмших, хөгжүүлэх, өвлүүлэх үйл ажиллагаанд нэлээд одоо бас хандлага чиглүүлж байгаа. За хүмүүнлэгийн тэнхимийн тухайд өнгөрсөн он жилүүдэд ямар амжилтуудыг гаргаж ажилладаг вэ? За манай хүмүүнлэгийн ухааны тэнхим нь жил бүрийн одоо аймаг улсын уралдаан, олимпиадуудад нэлээд амжилт гаргаж ажилладаг. Биеийн тамирын багш нарын хувьд өнгөрсөн жилийн хугацаанд аймгийн мини волейболын тэмцээнд хошоо алтан медаль авсан. Аймаг улсын аэробик гимнастикийн тэмцээнд манай суралцагчид хошоо хүрэл медаль авсан. Шатрын тэмцээнд цодгор хүү тэмцээнд сурагч болд эрдэнэ тулга нар 4-5 дугаар байр. Аймгийн өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнд 4-р ангийн сурагч тулга 2-р байр эзэлж улсын өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон байгаа. Манай тэнхимийн хувьд болохоор Монгол оюу Open гээд аймгийн одоо шатрын тэмцээнийг зохион байгуулдаг, 3 дахь жилдээ зохион байгуулсан. Энэ уралдаанаас тамир маань хүрэл медаль авсан байгаа. Мөн дуу хөгжмийн хичээлээр Монгол оюу өв соёл уралдааныг бас аймгийн хүрээнд зохион байгуулдаг. Энэ уралдаан анх дугаар уралдаан болж өнгөрсөн. Бидний амжилт багаараа алтан медаль авсан байгаа. Монгол хэлний аймгийн уралдаан мөн Сэлэнг аймгийн нэрмжит оюуны нахиа уралдаануудаас 5 хүрэл авсан. Аймгийн Монгол бичгийн олимпиадаас 4 алт, 3 хүрэл, 2 мөнгө авч багаараа бас тэргүүн байр эзэлсэн амжилттай. За бид одоо харин 12-ийн 1 ангийн хичээл орж байгаа. Математик хичээлийн танхимд орж ирсэн. За нэг алдарт Төмөрхан багштайгаа уулзах гэдэг нь тэгээд математик гэхээр зэрэг давханчуудын толгой Төмөрхан гэдэг үг ордог баха гэж бодож байна. Хичээлээ бид дундаа явагдаж байгаа юм байна. За уучлаарай агшаа хичээлийн тур тасалдалч сайн байна уу? Сайн байна уу? Ажил нь сайн уу? Тавлагаа сайх. За тэгэхээр хүмүүс бол мэдж байгаа бах. Тэгээд математик Төмөрхан гэдэг хоёр нэр бол их хоорондоо холбоотой гэж давханчууд их ойлгодог гэж би өөртөө боддог шүү дээ. Таны тухайд таны онцлог арга барил чухам юунд байдаг юм бэ? Гэхдээ одоо боловсролын салбарт 30 жил ажиллаж байна. За энэ олон жил ажиллахдаа гард орох материал аль болох яг амьдрал практиктэй холбож хичээл заах талаар их анхаарч ажилладаг юм л да. Одоо өнөөдөр жишээл бид эзлэхүүн гэдэг сэдвийг орох гэж байгаа. Тэгэхээр эзлэхүүн гэдэг сэдвийг орохоос өмнө хүүхдийн хамгийн дуртай шоо эвлүүлэх хичээлийн ашиглаад гих шишээтэй. Сургуулийнхаа олимпиадын хэсгийг хариуцж ажилладаг гэсэн. Тийм ээ одоо энэ сургуульд би 6 дахь жил ажиллаж байгаа. Эхний 2 жилдээ бол олимпиадыг хичээл заадаг багш нар дангаараа хариуцж ирсэн. Сүүлийн 2 жилд болохоор математикийн олимпиадыг хичээлээс гадуурх илүү цагаар математикийн багш дагнаж хариуцж ажиллаж байгаа. Сургуулиуд нэг давхарт олимпиадад бэлдэх тусгай өрөөтөө тэндээ одоо ширээ сандлаа зассан 4 бүр багш ах ба. Олимпиад зарим ачаалт олимпиадууд бол 7 хоногийн бүх өдөр дээр хүүхд олимпиадын бэлтгэл суудаг. Ер нь хуваарьтаа 3 өдрийн хуваарьтаа хичээл заадаг юм байна. Сургууль хамт олонныхоо тухай хаяур нь ямар бодлоо? Ер нь Монгол оюун сургуульд анханаас баг би ажиллаж байгаа. Багшлах болсон хүчний хувьд бол дарханда байтугай баг улсад ер нь малайлах багшийн бүрэлдэхүүн гэж би боддгийг штэ. Тэр тусмаа их залуу хамт олонтой мөртлөө их чадварлаг туршлагатай багш нар ажилладаг. Одоо дөнгөж нэг 2 жил ажилласан цөөхөн ганц 2 багшаас бусдын дандаа энэ дээрээ тодорхой хэмжээгээр туршлагачсан ийм багш нар ажилладаг гэж боддог штэ. Ажил маань хийсэн. Баярлалаа.